За guys, юу байцгаа мөгөр өнөөдөр бүгдээрээ Чикаго ирсэн байна. Illinois мужид. Өнөөдөр бүгдээрээ Чикагод байж болох хамгийн гоё газруудаар маш богино хугацаанд явах гэж үзсэн. Тэгээд Чикаго танахтаа маш товчхон ч гэсэн маш гоё чанартай үргэлж хичээх болох тэгээд guys. Одоо бүгдээрээ ихлээд найзтайраа бүгдээрээ яваад Чикагоос олны газар ороод гоё мэдчихээ. Тэгээд цаашаа үзээ өдрөө үзээд явнаа тэгээд. За хоолны газар хаана вэ? За бид нар ингээд бүтэн цаг болон ингээд энэ ресторан руу алхах гэсэн байхгүй юу? Тэгж жагаад гинт автобусаар явж болно гэж ойлгоод бидний мэдээд автобусаар нэг 20 минут бид нар ирсэн. Тэгээд ирсэн чинь хоолны газар зурган дээрээ амар гоё байснаа. Яг үүндээ одоо миний явж байгаа хүнсний дэлгүүрийн зөв фуд корт нь байж таарсан байна. Ямар газар цаг алхаж ирээгүй нэрээ. Гэтэ энэ юу юм байна ингээд Солонгос юм зардаг H Mart байдаг штэ. Тэр H Mart-ийн ерөөсө фуд корт юм байна. Хоолночтой урд ажгүй байна гэж би бол найдаж байна. Яадаг ч байсан. За бид хэд хоолоо идчихэд Бактуудын дэлгүүр хэсэг гэж яваад тэгээ зарим нэг нь банк хэдрээ янзлан манзлан гэх. Тэгээ бүгдээрээ ер нь бол тараа явцсан. So одоо бид хоёр тэнд орж биенийг үзнэ. Тэгээд тэндээс музей дээр үзээд далай малаагаар нөө алхнаа. Би ч юм хэдий өгүүлч чи өсрөх үү? Бүр бэлнээр дансруулч 10,000 доллар төлөх үү? Яа гарч ирэх гэж мянга юм болно л доо. За энэ нөгөө нэг одоо миний одоо арилжаа гэдэг CME Group гэдэг одоо арилжааны датаг өгдөг газар байна. Чикагогийн Trade Center юм бах та. Би сайн мэдэхгүй л гэхдээ. Гэтэ nice. Үгүй ямар амар. Нэрээ дээшээ харсан чи энэ бүр ямар амар юм бэ. Би одоо энэний датаг арилжаанд NQ and ES2-ыг арилжах гэж би сарын 7-нд одоо төлдөг subscription дээр нэмээд яг Чикагогийн CME-ийн датаг авах бол яг энэ газараас авах бол гэсэн. So, you know, зөвхөн бас их ойрхон газар байна. Яа энэ болохоор Deloitte гээд одоо спорт юм компани жил. Ийшээгээ жил болгоо манай сургуулиас тэгээд амар их олон бас их сургуулиудаас ийшээ бол амар аппликейшн явуулдаг. Internship-ийн тулд биднээс internship-ээс ажилд авахын тулд тэгээ энэ жил минь санджаагаар мас сургуулиас 2 охиныг Deloitte авсан. Internship-ээр энэ жилийн 100 гэсэн 2 монгол хүмүүс хоёулаа. За хотын бад ямар вэ? Гоё юм. Би ч ихэнх хоёр дахь байж байгаа. За. Тэгээд таашгүй зүйл байна аа. Томчгүй. Тэр томчноо. За чиний хэд удаа вэ? Хоёр. За одоо энэ удаагийн experience how do you feel? Надаа гоё юм байна. Гоё юм байна. Энэ даунтон орж ирсэн. Оо. Нэг саберт байсан. Ер нь бол ямар ч хотоор явсан. Нэг тийм амар ивентүүд дээр очоод эсвэл аттракцион дээр ингээл яваал тоглоол тодорхой спотууд дээр очоод байхаасаа илүү их хотоороо яг гоо үнэхээр гоё алхаад яг гоо үнэхээр гоё хотынхон даунтаун, жоохон даунтаунаас жоохон гадуур алхаад яг гоо үнэхээр гоё хотынхон вайбыг мэдрээд явах юм бол яг хотынхон яг нэг тийм жихэн гоё тийм гоё сүнсийг мэдрээд байгаа юм шиг амар мэдрэмж амар төрдөг. Тэгэхээр та дараагийн удаа магадгүй те гоё танихгүй хотоороо явж явах юм бол те ямар нэг яг тийм гоё газар гэж хайхаасаа илүү яг хотынхон центрээр яваад үзээрэй. Яг хүмүүсийн царай карта. Ер нь бол тэгэхээр ер нь бол хотын ерөнхий нэг тийм гоё сүнс vibe амар гоё мэдрэгддэг. Бас амар гоё юм юм шүү дээ. Яг гоё ингээл анх удаа яг зугаалж байгаа үний хувьд гудамжуудаар нь явж байгаа. Гинт ингээл булган ирэх болгонд л нэг тийм гоё барилгуудтай, гоё үзэмжүүд амар их байд юм байна. And I think that's something really unique. Detroit-д нэг тийм амар их гоё барилгууд байгаад байдаггүй. Энд бол маш хэмжээний гоё барилгууд байна. За тий одоо бүгдээрээ Millennium Park дээр өөрсдөө ирж байна.
За бид нар одоо Чикагогийн одоо хамгийн сайхан, хамгийн том, хамгийн гялтгансан трейдмаркуудынхаа нэг дээр ирсэн байна. Тэгээд энэ бол мэдээж алдартай бин. Энэ бин ямар ч утга учиргүй юм байна. Бид нар сая гуглдлээ. Зүгээр нэг гялтгансан сервис гинэ. Тэгээд надад бол хөөрхөн л харагдаж байна. Барьж байгаарай бро. За манай одоо брод ямар санагдаж байна? Энэ том бин л юм байна. Таалагдж байна уу? Энэ гоё л юм байна. Тариалаг хүмүүс таалагдж байна. Тэгэхээр I think it's very important. Одоо хурж үзнэ. Би амар том юм шиг харагдаж байна уу? Нэрээ guys би амьдрал дээр ийм том шүү за. Камерын дээр харагдахгүй. Биен дээр одоо яг зүг харагдаж байна. Амар заваа харагдаж байна. Тэгвэл өдөр бол угаад юм гэж бодсон чи болно. Энийг бол угаацсан бол бас дайчгүй юм байна. Detroit нэг тийм амар гоё надад бүр хамгийн таалагдсан мөртлөө одоо ингэ бодоо үзсэн чинь тийм жоохон нэг тийм амьдрал амар дутаадсан юм байна. Хүмүүс жоохон багтай нэг тиймтэй ингэ гоё төвд нь ингэ үзчих юм жоохон багтай байсан юм байна. Тэгээд Чикагод ингэ ирсэн чинь шал нэг тийм өөр юмтай харьцуулах юмтай болоод ирэнгүүт яалчгүй те it can be better гэдэг яг бодол үнэхээр яг орж ирд юм байна. Сая одоо тэр гоё тэр бин байсан бол те одоо тэр зураг дардаг тэр одоо гоё клип дээр тэр авд байна. Тэгэнгүүт одоо энэ ингэ хиний зураг юм бол сон ориглоо шиг юм бас хөөх юм байна. Орнороо өвдөөс тоглож л байна. Оо за. За би ер нь яагаад хүмүүс ингэж Чикагод амар дуртай байдгийг баг ойлгочлоо. Чикагод бүр амар хүн байд юм байна. Анар одоо зүгээр энэ гудамжийг л ганцхан гудамжийг л харчих. Тэр цаагуур нь ирж байгаа хүмүүсийн тоо ингээд те бүр ингэж тоологдохооргүй амар. Энэ бол зүгээр байдгийг л нэг одоо ингээд юу штэ хагасаа өдөр ямар нэгэн онцгой хагасаа өдөр биш ямар нэгэн баярын өдөр ерөөсөө байхгүй. Тэр хүмүүс амар дуртай байд юм шиг байна. Ялч амар гоё коннекшны мэдрэмж ганцаараа зугааж исэн ч баг гарч ирэхээр элэ гэдэг амар гоё том хот ихэд бүр элээн тэртэй амар гоё тэр бүр ингэ сансет тэр гоё бич мичээр нь явж явах хүртэл ийм их хэмжээний хүн ерөөсөө байж байгаагүй. Би ерөөсөө амьдралаас харж байгаагүй. Тэгэхээр яалтч хүмүүсийн тоо бол яалтч маш их байд юм байна. За одоо нөгөө нэг арилжааны бух байдаг. Энэ бол арилжааны бух ерөөсөө биш байна. Энэ бол зүгээр залхуу бух байна. Энэ ерөөсөө арилжаа хийдэггүй бух байна. За бид нэр одоо бүр хамгийн дээд давхарт нь гарч ирсэн боловч бүх хаалга нь хаалттай. Тэгээ тэнд бүр хүмүүс бүр хичээл хэмжээл орцсон авч байна. За бид гурвын одоо тэ соён боловсрох оролдлого бүтлгүүцсэн учраас бид гурав одоо зүгээр юм худалдаж авах гэж байна. Магадгүй Uniqlo-гоос би авахгүй байхаа. Бас хуцч ирээ явж дээ. Яг энэ богоонуудаар нь би Чикаго YouTube-ээс амар харж исэн. Гэхдээ YouTube-ээс харахад нэг тийм амар заваа тий Чикаго гэж бодохоор л тий нэг тийм 90-ад оны тийм муухай хот гэж бол амар танагддаг байсан. Тэгээ хүмүүсийн яриагаар бол амар гоё гэж сонсож байсан. Тэгээ одоо ирээд үзэхэд бол богоон бол үнэхээр амар гоё vibe. За одоо бүр экспертийн одоо үнэлгээ Altica. What do you think about Chicago? In English. Би бол анх удаа ирэл Америкт анх удаа ирэл шууд Чикаго гэсэн болохоор. Одоо Чикаго бол 10-10-10-аас 10. Үнэхээр юм олон үзэх газартай тэгээд бас маш том хот, өндөр барилгуудтай. Үнэхээр үүдээд байхаар бол газар биш ээ миний хувьд бол тий. За guys, Америкийн Uniqlo дээр орж ирсэн байна. Энэ джинснүүд одоо тий $59 гэж байна. Би монголчуудаар зориулаад зөвхөн $60 оруулж ирнэ. Хөрхөн джинсүүд байна шүү guys. Захиалга өгөөрэй. Ой нааш хөөе. Энэ монгол охтууд ийм ингээд тараа зугтаа явчихж байгаа байхгүй юу? Хаач ч юу? Би бас зөвшөөрлөг бичиж ирсэн юм угаасаа жилээс жил. Тань Чикаго таалагдж байна уу? Таалагдж байна. За. Сая бид нар Uniqlo орж үзлээ. Чикагод орж үзээгөө. Детройтод орж үзсэн. Үн бол энэ Детройтой амар төстэй байд юм байна. Тэгээд ерөнхийн нэг тийм ялгаа бол алга мэдээж хувцснууд нь ялгааг үл цэвэрхэн классик маягийн хувцснууд байна. Тэгээд одоо бүгдээрээ хамт дэлхийн хамгийн том шүү. Бүр дэлхийд тооцогддог хамгийн том Starbucks-ийн салбар руу явах чинь Чикагогийн даунтауны энэ хавцаа байд юм байна. Өндрөөр 3 гинүү 5 давхар гинүү амар том юм байна юу ч гэсэн. Тэгээд өнөөдөөс эхлээд би ингээ надтай ингээ муухай харьцдаг над руу дунд туруу гаргадаг ингээ октотой ер нь харьцаа болж байгаа. За кофе шоп нь хаана нэлээх? Шууд оролч юм. За ингээл чигээр яваад тэгээ Riverside Walker хийж байгаа нь чам тоор хийж байгаа. Болов. 1 майл. 1 майл. How long have you been standing here? I'm a sophomore. It's my sophomore year. How old are you? I'm 12.
Oh no. 12? 20. Okay. How old is he? He's got 19. So it's not much of a gap. Just 1 year. Yeah, just 1 year. Cool. За guys явах уу? Бүгдээрээ юу? Аа. Чамаа үсрээд 20,000 хүн харна үз. Сүртэй. 20,000 хүн харахгүй. 20,000 хүн харна. Хамгийн багтаа. За манай ч одоо Чикагогийн хэддэх трип вэ? Хэддэх удаага ирж байна вэ? За бүгдээрээ яг одоо Чикагод яг нэг газараа попкорно хийгээд тасралтгүй 10 гаруй жилийн турш одоо Чикагод алдарсан, баг Америк даяараа алдарсан гэж хэлж болохоор попкорны сүлжээ газар бол ирсэн байна. Тэгээ бүгдээрээ ороод үзье. За үний хувьд бол нэг иймэрхүү байна. Энэ бол 2025 оны 9 сарын үн байгаа. Форум бол нэг иймэрхүү харагдаж байна. За энэ одоо яг хотынхон төвшний хувьд 2 давхар дээр байрладаг гэж хэлж болохоор одоо энэ хотынхон дээгүүр нь явдаг вагоныхон станц гэсэн өөрөө ер нь бол. За яг одоо бүгдээрээ Чикагогийн хамгийн алдартай барилгуудын нэг бол Jumpy өөрийн барилгыг бол харж байна. Одоогийн Америкийн ерөнхийлөгч яг иймэрхүү ерөнхий одоо тийм гурвалжиндуу замын хөдөлгөөний тойрсон барилгууд яг ийм схемийг би бол яг Детройтод бол яг харж ирсэн юм байна. Яг адилхан харагдж байна. Өөрөөр бол нэг тийм сүртэй юм бол харагдахгүй байна. Өнөөдөр тэгээ миний явж байгаа өдрийн дундаж градус 24 градустай үүлтэй өдөр байгаа. Тэгэхэд би яг одоо бүр ингэж ийм нэмгэн цамцтай ингэж дотороо юу ч хүм мөртлөө тодорхой хэмжээнд бол энэ бол хөлөрч байна. 24-т ганцхан өдөр нэрсэн тэгтэл маргаашнаас эхлээд 7 хоногийн турш өдөр болгон дан нартай бүр 29 давсан градустай байсан. Тэр бол амар халуун guys. Тэр бол үнэхээр амар халуун. Бид нар харин ч бүр азтай өдөр ирлээ. Би баг цамцаа баг тайлж явах байсан юм шиг байна хэрвээ маргаашны өдөр ирсэн байсан бол. За яг одоо энэ байгаа Трамп барилга ба энэ сайхан барилгуудын яг эсрэг тал бол маш хүмүүсийн зураг авахултыг одоо баг iconic гэж хэлж болохоор баг сайхан river байна. Тэгээд энэ гоё walk байна. Энэний walk дээр хүмүүс гоё ингээд наал зогсож байгаа зураг аваад авахултыг. Мөрөн бол өөрөө жоохон бохирдолтой яалтчгүй. Ягаад тэгэхээр хог хаягдл ус ийшээ ордог харагдаж байна. Damn. Back to the vlog. So yeah. Орой тийшээ sunset-ийг амар гоё байвал, тэр гоё хармаар байвал энэ онгоцууд дээр сууж болно гэсэн. Trip нь өөрөө 35 минутын үргэлжилттэй. Тэгээд 35 минутаас $35 гэж байгаа юм. Аттракцион талаас харахад бол маш visually beautiful. Нээж хоёрыг хараад байгаарай. Ийм л ээж болох хэрэгтэй. За тэр яах вэ? $35-оор хотыг ингэж гоё хараад ирнэ гэдэг бол өөрөө амар гоё. За бүгдээрээ яг одоо Америк улсын дэлхийн айлч оронд байдаг, айлч газар байдаас хамгийн том Starbucks орж ирж байна. Тэгээд эхний давхарт нь бол одоо юм сувенирууд байна. Энэ техник маш их сувенир, кофе машин, иймэрхүү юмуд амар их байд юм байна. Тэгээд энд нь захиалгаа аваад тэгээд хүмүүсийн ямиг энд хийж өгд юм шиг байна. Оочин та нар бол харж байгаа бохоо тэндээс ингэж орж ирээд энэ нүртэл оочлаад энэ захиалгаа өгч байна. Тэр касны машин харагдаж байна. Америкийн заяо амар гой кофе шопуудад миний анзаарсан юм гей хүмүүс амар их ажилладаг. Тэгээ гей хүмүүсийн кофе гараас наваас амар дайжгүй гарах гад байдсан шүү. Хайж чам дээшээ гараа л та. Одоо бүгдээрээ 2 давхар руу гарч үзцгээе. За энэ бол 5 давхар нь тавуулаа Starbucks-ийн юм шиг байна. Тэгээд дээрээ бүр roof terrace. Эсвэл яаж хэлэх юм бол гоё коммент намайг гоё ингээд те. Муулгүй юм зүг хэлж хэлээрээ. Тэгээд тийм гоё террас 5 давхарт нь байгаа юм. Тийшээс гарч үзье. Уцаа зингэлэхгүй миний өдөртөө бараг 10 өдөртөө болчихсон нэрээ. Гоё газар олд сууя да. Одоо би Чикагогийн Ohio State ST Beach гэсэн байсан.
I don't really know what it stands for. But тэгээ ардаа ийм гоё сууж мууж болдог юм уу газруудтай байна. Тэгээд overall That you bitch no. This is За би өнөөдрийн одоо Чикагогийн трипний хайлайт чиний хувьд одоо хамгийн гоё мөч юм уу эсвэл ивент эсвэл газар яг юу байж чадав? Таны влог таны влог тарах байсан. Бас хоёрт нь болохоор би гэрэт попкорн гэдэг тэр газар орж үзье гэж аюул боддог байсан. Тэгээд попкорны газар уу? Ааха. Тэр нэг орж попкорн авсаа гоё юм байна. Би ямар авдаг юм бэ? Яг энгийн попкорноос ямар нэг ялгаа байна уу? Тэр 10 жилийн түүхтэй газар. Бас тийм сүртэй болоод амт бол байхгүй юм байлээ. Яг уу илүү сүүлийн нэг тийм амттай юм байлээ. Тэрнээс гадна бол яг тийм үнээр гоцгойд бол амт бол байгаагүй. Хэдэн доллар гэж хэлсэн? Би бас $10 өссөн. Хэр хэмжээтэй байсан? За нэг иймэрхүү хэмжээтэй. Medium юм шиг баг. Okay. So it's overpriced. Yeah. All right. Thank you. Сүүлчийн ивент сая нэг жоохон волейбол тоглолоо. Тэгээд нар байна хоёроо. Тэгээд баярлалаа сэтгэл. Энэ хоёрын стилийн хараарай. За тэгээд одоо 7:50-аас хөдлөн. Тэгээ одоо нэг 7 цаг явцаа болж байна. Тэгээд хайлтны юм идүүл идчихээ. Тэгээд хөдлөндөө буцаад альбион руу guys. Америк ингээд зөө хотуудынхаас амар гоё юмнуудынх нь юу гэхээр барилгууд нь яг юм өндөр амар өндөртэй нарыг бол хангалттай блок хийхээр тэгтээ хотын төлөвлөлт нь өөр амар сайн болохоор sunset гэдээ гарч ирж штэ. Орой болоод яг тэгэнгүүт барилгуудынхаа дундуур нар жаргах нь бүр амар гоё харагддаг. Ингээд ямар ч low point байсан гэсэн барилгуудынхаа зохион байгуулалт нь угаасаа анханасаа амар сайн байсан болохоор it's really good. Элээд ч гэсэн бүр тэ 1000 муухай үнэртдэг байсан ч гэсэн анханасаа зохион байгуулалт нь амар сайн байсан болохоор I really like it.